Сайн байцгаана уу? Энэ удаагийн хичээлээр дүрслэх ур маягийн талаар үзнэ. Их уншиж ойлгох 10 асуултын нэгэнд бол дүрслэх ур маягийг зөв тодорхойлох даалгавар орж ирдэг. Мөн их эссе зохион бичгээд дүрслэх ур маяг оруулсан бол нэг оноо, оруулаагүй бол тэг оноо гэд оноонд орж өгдөг учраас дүрслэх ур маягийн талаар дэлгэрэнгүй судалцгаая. Адилтгал юм үзэгдлийн аль нэг шинжийг товойлгон тодруулах зорилгоор түүнтэй төстэй өөр юм үзэгдлийн нэрээр утга шилжүүлж дүрслэх аргыг адилтгал гинэ. Жишээлбэл хөвөн цагаан үүл хэсэг хэсгээр нүүнэ. Хөвөн үүл хоёр харагдах байдал болон өнгөн ижилхэн учраас адилтгсан байна. Хар торгыг хайчилж болдоггүй. Усыг хар торготой адилхан дүрсэлсэн байна. Зүйрлэл нэг юм үзэгдлийн шинжийг өөр төстэй юм үзэгдэлтэй зэрэгцүүлэн тавьж дүрслэх аргыг зүйрлэл гэнэ. Шиг, мэд, адил, шуу, эвдэр, өөрцгүү, чинээ, магад гэсэн баймж үгсийг ашигладаг. Тэр морины магнит дээгүүр цас, хяруу шиг мөнгөн буурал сор унаж цохон дээрх жижигхэн цагаан сор нь бүдгэрэн цайжээ. За усны сорыг хяруутай зүүрлсэн байна. Хамар амнаас нь гал манас хийх мэт болсон гэвэл зүйрлэл бах нэ. Шиг, мэд, адил, шуу, эвдэр, өөрсгүү, чинээ, магад гэмэх үгс орсон мөртлөө зүйрлэл гэдэг хариулт байхгүй бол бид нар адилтгал гэдгийг сонгож болно. Амьдчлал хүн ба юмсад байдаг шинжүүдийг өөр бодис юмсад шилжүүлэн амьтай мэтээр бичих дүрслийн уран арга хэрэглүүрийг хэлнэ. Салхи газрын элэг шиншлэн гүйнэ. Салхи гүйнэ гэж байгаа учраас энэ маань амьдчлал болж өгнө. Нэглийн даргын шар тэрэг сумаар нэг гэрлээ шилбүүрдэн тэднийхийг чиглэхэд. Тэгэхээр гэрлээ шилбүүрдэн, машин гэрлээ шилбүүрдэн гэж байгаа учраас амьдчлал, машиныг амьдчлан дүрсэлсэн байна. Хүншүүлэл амьдчлалын нэг хэлбэр бөгөөд амьтай ба амьгүй юмс хүнтэй адил ярьж үйлдэх байдлаар дүрслэх аргыг хэлнэ. Жишээлбэл 23 оны жишг даалгавар дээр хувингууд нь харшиж дуугарахдаа би усанд явлаа шүү гэж надад хэлдэг юм. Хувингууд би усанд явлаа шүү гэж хүн шиг ярьж байгаа мэтээр дүрсэлсэн учраас хүншүүлэл болж өгнө. 800-ны дэртэх жамуухын шарил дээгүүр их нутгийн ноён салхи гунигтайхан хисүүжилж нөхрийн тухай үгсийг хялганы бутанд шивнэн 900-д илгээн. Салхи гунигтайхан хисүүчлэнэ. Салхи гуниглана гэж бичсэн учраас хүншүүлэл болж өгнэ. Юмшуулал гэдэг нь хүншүүллийн эсрэг. Амьдлын эсрэг уран хэрэглүүр хүнд байдаг гол шинжүүдийг өөр амьтан бодис юмсад шилжүүлэн дүрслэх аргыг юмшуулал гэж хэлнэ. Манай энэ гэж ёстой бул хар чулуу. Хүнийг бул хар чулуу болгож юмшуулсан байна. Чи бит хоёр бие биедээ гэрэл болж байна гэж хүсвэл хүнийг гэрэл болгож юмшуулсан байна гэсэн үг. Ёгтлол бодит амьдралд байх ерөнхий хийсвэр ухагтхуун санаа үзэгдлийг тодорхой дүрээр тойроод замаар өөр юм үзэгдэлтэй жишин илэрхийлэх ур маягийг ёгтлол гинэ. Хошин аястай байна. За хүний ирээн дотроо могоон ирээн гатна. Гол булгийн усгүй, гозоо жургах модгүй,
Урд зүгийн ноён сайн уу? За энэ хүн бол говьд амьдардаг хүн байна. Гол ус муу, гозоо жургах модгүй гэхээрээ говийг ёгтолж хэлсэн байна гэсэн үг. Ихэсгэл юм үзэгдлийн аль нэг шин чанарыг бодиттой байж болох бололцооноос хит ихсгэн давуулж дүрслэхийг хэлнэ. Жишээлбэл 16-тай агааш авдлыг цаашаа харахад нь цаад далайн жараахаа тоологдмоор, наашаа харахад наад далайн жараахаа тоологдмоор. За агааш авдлыг бол маш үдсгэлэнтэй цаашаа харахад нь одоо голын ус нэвт гэрэлтээд тэр голын усанд байгаа жараахаа тоологдмоор тийм үдсгэлэнтэй гэж дүрсэлсэн байна. Тавлаад суухаараа 50 хүний зай эзэлдэг, дахиагаад суухаараа 25 хүний зай эзэлдэг. 5-тай суухаараа 50 хүний зай эзлээд дахиагаад суухаараа 25 хүний зай эзэлдэг гэдэг нь маш том хүн гэдгийг хит ихсгэн дүрсэлсэн гэсэн үг. Багасгал бодиттой байж болох бололцооноос хит багасган дүрслэхийг багасгал гэж хэлнэ. Манай гэр тэр доор өчүүхэн хөмөрсөн цагаан шаазан шиг гэлээж гадаа уяан дээр зогсоо морьд яг л ишиг шиг юмнууд бүтээж үзэгдлээ гэж байна. За гэрээ шаазан аях шиг гэж хит багасган дүрсэлсэн байна. Морийг ишиг шиг гэж хит багасган дүрсэлжээ. Хідэн талаасаа хэрчүүлж тануулсаар байгаад их л зай багтай алга дарам төдий болсон энэ тоглоомын талбай. Хүүхдийн тоглоомын талбай гарын алга дарсан юм шиг жижиг байна гэж байхгүй. Ерөнхийдөө энэ хүүхдийн тоглоомын талбайг их хит жижигхэн байна гэж хит багасган дүрсэлж байгаа. Төлөөлөл юм үзэгдэл ухагтхууныг түүнтэй нэгт холбоотой өөр үгээр сольж нэрлэхийг төлөөлөл гэж хэлнэ. Хөл ихтэй газар гэвэл хүн ихтэй газрыг хэлж байгаа. Гараар аваад хөлөөр өгөх гэвэл авахдаа одоо сайхан загнаад өгөхдөө хөлөөрөө өгж байгаа юм шиг онцгой зан гаргах гэсэн санааг төлөөлж илжээ. Тойруулал юм үзэгдэл ухагтхууныг түүнтэй нэгт юм үзэгдлийн шууд нэрлэхгүй өөр үг хэллэгээр орлуулан тойруулж хэлхийг хэлж байгаа юм. Их янгир бор шүтлэн туйраа гүйцэд хатаагүй юм химэн хамгийн хавцал талаас нь түшиж явлаа гэж байна. Эвэр өгүүлгээс авсан байна. Тэгэхээр ишгээ туйраа гүйцэд хатаагүй гэдэг нь өсөж том болоогүй гиндэж байгаад хадан хясанаас унчихгүй гэж болгоомжилж хэлж байгаа. Тэгэхээр туйраа гүйцэд хатаагүй гэдэг нь өсөж том болоогүй гэсэн үг. Хүүхдээ одоо хөлийн дөрөнд гарын ганцанд хүргье гэвэл одоо хоолнд нь хүргье, том болтол нь тусал дэмжиж гэсэн санааг тойруулж хэлж байгаа гэсэн үг. Өгөөдөл үг хэллэгийг далд утгаар хэрэглэж сайнаар хэлсэн мэт атла цаагаараа юуч муулсан, шүүмжилсэн, санаа илэрхийлсэн ур маягийг хэлж байгаа. Жишээлбэл нар сарыг гэртээ мандуулаад навч цэцгийг хотондоо дэлгэрүүлээд явган нүүж нүцгэн жаргаарай гэж байна. Нар сарыг гэртээ мандуул сонсоход ерөөл юм шиг боловч нар сар гэрт нь нэвт гэрэлтэх цоорхоо гэртээ бай. Мал ихтэй хотонд бол навч цэцэг урахгүй. Тэгвэл навч цэцгийг хотондоо дэлгэрүүлрээ гэдэг нь малгүй хотонд чинь цэцэг ургаасай гэж хэлж байна. Явган нүүж гэдэг нь унаа малгүй бүцгэн жаргаарай гэвэл хувцсгүй амьдраарай, ядуу амьдраарай гэдэг санаа хэлсэн байна. Сэрмаа галтгоотой хоримлно гэдэг гоё үгийг хэрэглэж байгаа боловч жинхэнэ аз жаргалтай гэрлэлт байгаагүйдгийг илэрхийлжээ. За одоо хэдүүлээ энэ дээр харгалзуулж үзье. Ханан ширээ бүхнийхөө доор утаагүй шатсан галт уул гэж байгаа юм.
Энэ нь юуг хэлж байна гэхээр маш их зов шаналсан гэдгийг галтуултай айлтгал байгаа. Чихэр гэж эндүрсэн давс даанч олон жил амтагдсан даа гэж байна. Тэгэхээр чихэр гэдэг нь жаргалыг чихрээр зовлон давсаар төлөөлүүлж хэлсэн. Араг дүүрэн мөнгөн баавар шиг аргал түүж аргалыг мөнгөн баавар, эмээлийн баавартай зүүрлж шиг мэт гэдгийг ашигласан учраас зүүрлэл байх нэ. Цомирлогоо дэлгэн аргацсан. Тэгэхээр цэцэг зовсон амьтныг аргацсан гэж байгаа учраас энэ бол хүний хийдэг үлийг цэцэг хийсэн мэтээр дүрслэхээр хүншүүлэл болж байгаа юм. Зэрэглээ сэмэртэл буйлсан. Энэ маань болохоор ихсгэл болж өгж байгаа. Уран дүрслэлийг тодорхойлохдоо тухайн эхээ анхааралтай сайн унших хэрэгтэй. Эхийн утга хам сэдвтэй холбогддог учраас эхийг маш сайн анхааралтай уншаад энэ уран дүрслэлийг тодорхойлж сурах хэрэгтэй. Мөн уран дүрслэлийг маш сайн тодорхойлж сурах арга бол мэдээж маш олон жишиг даалгавар ажиллаж хариутай нь тулгах шаардлагатай. Мөн үлгэр жишээ, өгүүлэг, тууж, уншиж байх явцдаа уран дүрслэл яаж оруулсан байна, хэрхэн оруулсан байна, уран дүрслэлийг нь ажиглаж унших хэрэгтэй. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.